Бэлтгэн үзэгч та бүхний амрыг айлтгах мэдчлээ. Бадлан хамгаалах бодлого зорилт зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан таниулдаг, сонирхолтой нэвтрүүлэг шинэ мэдээллээр үзэгч та бүхэнтэй учран золгодог эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнагийн хүрэлцэх 2023 оныг залуу офицеруудын жил болгон зарлаж, улмаар өөрийн ивэлдор төрийн зэргийн болон хууль захиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулганыг эх 9-р сард зохион байгуулах шийдвэр гаргасан. Чуулганыг угтаж төрийн зэргийн болон хууль захиулах байгууллагын залуу офицеруудад тулгамдж байгаа асуудал шийдвэрлэх арга зам сэдвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус эрдэм шинжилгээний хурлыг зэвсэг түвшний жанжин штаб, Монгол цэрэг эх оронч залуучуудын гишүүдтэй үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм а. Залуу офицер ногоон ирээдүй урайтай чуулганыг өгч төрийн зэргийн болон хууль захиулах байгууллагуудын сургалтад төрийн зэргийн болон хууль захиулах байгууллагууд нийслэл тулгамдж байгаа асуудал шийдвэрлэх арга зам сэдв. Залуучуудынхаа санаудыг сонсож тулгамдсан асуудал эдний хөгжлийг байнга дэмжих төрийн бодлогын энэ хүрээнд Алсын хараа 2050 засгийн газрын бодлого шинэ сэргийлт залуучууд бол нэг 21-22-тоо ихтэй сургууль цэргийн сургуулийг төгсөж тангараг өргөж эргэлт тусалдаггүйгээр төрдөө зэрэгтэй зүтгэе гэж ингэж ажиллаж байгаа. Тэгээ тэр цаг үеэс нь ахуулаад нийгмийн хамгааллын асуудлуудын эрүүл мэндийн боловсролын хөгжиж дэвшгийн ар гэрийн хүүхдүүдийнх нь нийгмийн хамгааллын асуудлуудыг ч одоо бид анхаарах хэрэгтэй юм байна. Зэвсэгтүүчин хөлийн цэрэг төрийн цэргийн байгууллагуудын нийт офицеруудын нэг 60 гаруй хувь нь орон нутагт хөдөө орон нутагт алслагдсан цэгт ажиллаж байна. Тэгэхээр алслагдсан байгаа анги салбарууд дээр хөлийн отряд заставууд дээр боловсролын асуудал, эрүүл мэндийн хамгааллын асуудал бас их хосрогдож ингэж явдаг. Ийм бодит зүйлүүдийг өнөөдөр залуучууд маань нэлийн одоо ярих бах. Үнэхээр одоо бодит амьдрал дээр бол энэ залуучуудын нийгмийн хамгааллын асуудал бол төрийн бодлогын төвшөнд анхаарах цаг болсон. Өнөөдөр бид одоо энэ залуучуудад анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг л одоо өнөөдөр эрдэм шинжилгээ шинжлэх ухааны үндсэн дээр гаргаж ирж тавих, төрийн болон нийгмийн төвшөнд одоо гаргаж тавих энэ одоо гол асуудал бол энэ эрдэм шинжилгээний хурлын гол зорилго байх болно. Монголын төрөлх засаг ард түмэн үргэлж бахаж байдаг. Зэвсэг түвшний аян салбарын тэргүүний албаачдын зөв хэрэгтэй эмэгтэй офицер шалгаруулах уралдааныг судлаад үзэхэд тулгамжийн асуудлууд маань энэ төрөнд боловсролын тогтолцооны асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр тодорхой жишээ авах юм бол үндэсний Батлан авах сургуулийг 2022 он хүртэл 3 жилээр инженеэр сураад 1.5 жилээр цэргийнээр сурж иж офицер болж байгаа. Тэгэхээр 1.5 жил сурсан тухайн офицер маань анги байгуулах дээрээ хугацаа цэргийн албаа авчиад эсвэл удирдлаганд байгаа ахлагч олон жил ажилласан дээр ахлагчид хичээл заана гэдэг маань очих тоталтай болчихж байгаа. Ганцхан 1.5 жилийн дотор. За энэ асуудлыг улс уртай судалж үзээд энэ асуудлыг шийдээд 2022 оноос хойш үндэсний Батлан сургууль маань 4 жилийн бүрэн хөтөлбөртэй 20 шахам жилийн араас одоо иргэн шилжиж ирж байна тийм ээ. Энэ том шилжилт, том шинжлэх болж байна гэж үзэж байгаа. Тэр цаашдаа залуу офицеруудын боловсролыг дэмжихийн тулд шатараатаагаар сургах боломж бололцоог бүрдүүлэх энэ шаардлагатай байгаа. Боловсрол гэдэг маань тухайн улсын хөгжлийн үндэс суурин болж байдаг учраас үндэсний аюулгүй байдал, улс орны тусаар тогтнол аюулгүй байдлын төлөв хүчин зүтгэж байгаа төрийн зэргийн болон захиулах байгууллагын бүх залуу офицеруудын тэрүүн зэрэг тавих асуудал маань бол өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, боловсроо ахиулах энэ шаардлагатай байгаа юм аа. За шүүгэн шинжилгээний байгууллагын хувьд бол
эрүү иргэн захиргаа, аливаа хэрэг маргаанд за улам мөрөн баримтыг илрүүлж бэхжүүлэх, за тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг бас гаргаж өгдөг ийм шинжилгээ ухааны үйл ажиллагаа эрхэлдэг ийм байгууллага байж байгаа. За манай байгууллагын хувьд за залуу офицерууд юун дээр болоо төлөвлөгөө анхаарч ажиллах ёстой гэхээр нэн тэргуунд за байгууллагын чиг үүрэгтэй холбоотойгоор өөрсдийнхөө бас эрдэм мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлыг бас төлөвлөгөө хийх. За ялангуяа одоо юу гэдгийг энэ хууль зүйн салбарт гэмт хэрэг зөрчил хэрэг маргаантай холбоотойгоор одоо асуудлыг шийдвэрлэхэд за шинжилгээ ухааны үндсэлтэйгээр одоо дэмжлэг үзүүлж ажиллахад одоо залуу хүний хувьд бас өөрийн мэдлэг чадвараа одоо зориулж боловсролоо дээшлүүлэх нь бол энэ төрлийн асуудал байдаг. Одоо ер нь бол орчин цаг үе өөрчлөгдөж байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор төрийн цэргийн байгууллагад ажиллаж байгаа одоо 60% залуу офицерууд байгаа. Тийм болохоор залуу офицеруудаас гарч байгаа одоо тийм эрч хүч, урам зориг тийм ээ, хурд хүч гэдэг бол одоо ерөнхийдөө шинэ үеийг одоо ер нь эхэлж байгаа гэсэн үг тийм учраас одоо залуу офицерууд нийгэмд гаргах үлгэр дуурай одоо бид нар цаашдын хөгжлийн эхний үе шат гэж ер нь бодож байгаа. Ерөнхийдөө дийлэгтэй эрэгтэй албаагчид ажилладаг. Эмэгтэй албаагчид ерөнхийдөө зөө тоогийнхаа боловсрол манлайлал асуулсан нийгэмд тогтсон гендерийн эрхт ойлголттой холбон тайлбар. Их хүндэт генерал офицеруудаа эрдэмтэн 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн байгуулж ирсэн хүүхдээ юм. Залуучуудаа бол онцгой анхаарч 1986 онд Ихтэйд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэгийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронж, оюунлаг, боловсролтой өв тэгш Монгол хүнийг төлөвшүүлэх зорилготойгоор оюутан зэрэг сургалтыг явуулдаг. Оюутан зэрэг 2023 сургалтын зэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ нийслэлд төдийгүй 5 аймагт байрлах сургалтын төвүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Тэргийн нэгдэм шамдан боловсрч цэргийн үдсийн нэгдэл Монгол цэргийн шилдэг уламжлал хайчин би эх орноо батлан хамгаалж хайчин Өнөөдрийн одоо энэ 1500 оюутан цэргийн 1-р зэргийн бэлтгэл бүртгэгднэ гэдэг бол Монгол улсын хэмжээнд цэргийн бэлтгэл бүртгэгдний чанарт бас тодорхой одоо нөлөө үзүүлэх хэмжээний бүртгэгдэн цэргийн алба хаачлаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол дээд боловсролтой бэлтгэгдэх боловсон хүчин цэргийн бэлтгэл бүртгэгднээр бэлтгэж байна гэсэн. Энэ утгаараа бол одоо цэргийн албаны болоод батлан хамгаалалтын үйл хэрэгцээ хэмжээлийн маш чухал ажил. Энэ бас нийгмийн маш их одоо эрэлт хэрэгцээтэй, дээрээс нийгэм тодорхой одоо үнэлэмжтэй болсон ийм алба байгаа. Тэгээ энэ албыг цаашид чанаржуулах, тоог нь одоо улам олон болох талаар засгийн газраас тодорхой бодлого барьж хэрэгжүүлж байна. Оюутан зэрэгт орсноороо бол цагийг бол ягштал баримтлж, цэргийн хүн яг ямар байдгийг, цэргийн амьдралаар амьдрах нь ямар байдгийг, иш хүний төсвөр хатууж сэтгэл зүгээ хэрхэн барихыг, эх орноо яаж хамгаалахыг, эх орноо гэсэн сэтгэлтэй болж хүмүүжиж буцаж байгаа. Маш их төсвөр төвчээр хатууж хүмүүжил энэ оюутан сургалтаас би авсаа гэж өөрийгөө бодож итгэлтэй байна. За энэ сургуулийнхын үеэр онлын 2 сар одоо дадлагын ингээд 2 сарын үндсэндээ 4 сарын хугацаанд бол одоо цэргийн анхан шатны бэлтгэл, цэргийн одоо албаагч эзэмших ёстой бүх сургалтууд ингээд сураад ингээд програмыг хангаад шалгалтаа өгөөд ингээд төгсөж байгаа. За ингээд мэдээж цэргийн албаа хаасан залуучууд маань одоо эх орноо одоо батлан хамгаалах одоо дайчин болж байна. Цэрэг оронч хүмүүжлээ одоо үзэл хүмүүжил одоо төлөвшөж байна.
гэгмичлэнгээ олон ач холбогдолтой ийм одоо арга хэмжээнд самрагдаж дуусч байна. Хөдөө орон нутагт анх удаа оюутан цэрэг хөтөлбөрийг авах болсон Өмнө аймагт ингээд анх удаа 167 дугаар ангийг түшиглээд ингээд хөдөө орон нутгийн ихтэй сургуулиудын хүүхдүүд коллежийн техникийн оюутнууд хамрагдах боломж бүрдээд ингээд энэнд бүр анх удаа Өмнө аймагаас анхдагч болоод ингээд цэргийн албыг өөрийн биеэр оюутан цэрэг хөтөлбөрөөр хааж ирсэндээ туйлын их баяртай байна. Энэ хугацаанд их зүйлийг сурч мэдлээ. Ер нь эх орны үндэс нь ямар их үнцээр олддог би хоёр хүн болгон бие бэлтэр сэтгэл зүйн хатуужилтай байх нь ер нь цаашдаа ямар их хэрэгцээтэй цагийн хуваар ер нь бол сургалт хөтөлбөрийн талаар ярих зүйл бол байхгүй бүх зүйл цагийн хуваарийн дагуу явдаг байсан. Тэгээд энэ хугацаанд ч гэсэн бид нарыг ийм их амьдралын 2 сарын туршид амьдралын асар их зүйл бэлдэж өгсөн сургалтын төвийн би байнгын бие бүрэлдэхүүнд үнэхээр их баярлаж байгаагаа илэрхийлье. Би одоо бас 60 жилийн өмнө тангараг өргөж байсан хүн. Тэгээ өнөөдөр одоо миний зэхүү тангараг өргөж Монгол улсын засгийн газрын шийдвэрээр 1500 оюутан цэргийн нэгэнд нь багтаж ингэж өнөөдрийн нартай сайхан өдөр тангараг өргөх гэж эх орондоо ард түмэнд тангараг өргөх гэж бод Ахмад Дайчны хувьд онц тээвэрчний хувьд маш их баяртай байна. Өнөөдөр тангараг өргөө сайхан баяртай байна би одоо. Одоо хүүдээс та нэр баг энд өөлчих гал байна одоо үгээ хараад тий. Одоо хүмүүс мундаг ир болсон байна. Чадaltaй, сайхан одоо ир хүн одоо хүний үгийг сонсдог хүн болгоны одоо манлайн яваасаа гэж үгээ хүсье. Илгээж суралцуулсан эцэг их ах дүүс та бүхэнд талархал илэрхийлье. Монгол улсын зэвсэгтүүчийн нэгэн зууны шинэ босхыг алхахдаа алс ирээдүйд чиглэгдсэн бодлого зорилтоо тодорхойлон түүнд ямар зохион байгуулалттайгаар хэрхэн хүрэх вэ гэдэг дээр бодлогын шинжилгээг өрнүүлсээр байна. Ингэхдээ түүхэн уламжлалаа хадгалж дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдалд гарч буй шинжилгээг залуусын оролцоотой үргэлжлүүлэх юм. Магадгүй тийм ч учраас 2023 оныг залуу офицеруудын манлайллын жил болгон зарлан тэдгээрийн дуу хоолойг сонсон олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байна. Залуу офицеруудын манлайллын жилтэй холбогдуулан бид тангар өргөссөн олон мянган залуусаа сунгаж эх орны төлөө нэвтрүүлэгтээ оруулсаар байна. Энэ удаад бид 3 үеэрээ Монгол улсын зэвсэгтүүчинд тангар өргөн зүтгэж байгаа зэвсэгтүүчний 256 дугаар ангийн танкийн батальоны захирагчийн ард талын хангалт хариуцсан орлогч Ахмад Ариун болдыг онцолж байна. Намайг Төмөн жаргалын Ариун бол гэдэг зэвсэгтүүчний 256 дугаар ангид танкийн батальон захирагчийн ард тал хангалт хариуцсан олбон тушаалаар ажилладаг. Миний өвөө болон аав маань Монголын ардын аримд аль хааж байсан. Миний хувьд орчин цагийн зэвсэгтүүчинд 3 дахь үеэрээ аль хааж агаад залуу офицеруудын төлөөлөл олон оролцож байна. Түүний өвөө бэлтгэл хурандаа гончхийн лувсанд орж 1921 онд Улаанбаатар хотын анхны баг сургуульд элсэн суралцаж улмаар багшийн сургуулийг дүүргэжээ. Хүүхэд ахуй цагаасаа номын амтанд шимтсэн тэрээр бүх нийтийг бичиг үсгийн боловсралтай болгоход өсөх хідэр наснаасаа эхлэн идэвхийлэн ажилласан нэгэн. Тэрээр хувьсгал тэмцлийн дараах он жилүүдэд ардын цэргүүдтэйгээ хамтран хүн ардыг соён гэгэрүүлэх ажилд 41 жил тасралтгүйгээр хөдөлмөрлсөн гавьяатай сэхэт юм а. Миний өвөө бол баг залуу наснаасаа эхлэн Монгол хэлний багш за мөн баг сургуулийн захирлаар ажиллаж агаад 90 цент хүрээд ардын аримд одоо цэргийн албанд татагдаад өөрийнхөө одоо эрдэм мэдлэг нь тухайн үеийнхээ ажлын шалгуур үзүүлэлт бүрэн хангаж байсан болохоор нарийн бичгээр Франц одоо бичгийн албан тушаалуудад ажиллаж байсан. Цаашлаад өрлөг жанжин лавсрын жанжингийн нарийн бичгийн дарга за мөн цаашлаад дэлхийн 2 дугаар дайнд улаан од сонны одоо эрхлэгчээр за мөн хариуцлагатай редактораар тус ажиллаж байсан. Харин түүний аав бэлтгэл хурандаа лувсанд оржийн Төмөн жаргал. Шудраг зарчимч байдлаараа төмөн олондоо хүндлэгдэж явсан тэрээр Батлан хамгаалалт салбарын түүхэн шинжиллийн он жилүүдэд ажил амьдралаа тус салбартай холбосон нэгэн.
Ингэхдээ зохих шатны сургуулиудад боловсрол эзэмшиж, салаа салбарын захирагчаас эхлээд цэргийн албаны бүхэл шатны ажил албан тушаалуудад дохон томилогдож ажилласан Хурандаагийн хүү Хурандаа байлаа. Томжрол Хурандаа бол тухайн үед Монголын ардын аймаг өргөтгөн зохион байгуулж исэн 20 дугаар зууны төгсгөлийн үед Монголын ардын армийн шилдэг дарга нарын нэг болж ингэж өс дэвтсэн олон цэрэг дарга нарыг хүмүүжүүлсэн ийм домогтой Хурандаа байсан. За тэр хүний бас гараар нь орж хүмүүжиж явсан хүний нэг нь бол би өөрөө гэж боддог. Төмөө Хурандаа бол тухайн үед бол одоо хүн харахад анх харахад бол их ширүүн даруй шудраг хэл хүүгээ бол одоо их тийм шудраг шулуун хэлдэг шаардлага өндөр. За ер нь бол бас одоо цэргийн дарга хүний бас нэг одоо эзэмшиж байх ёстой тэр сайхан характерууд бүх одоо тэр хүн шингэсэн тийм хүн байсан гэж би харж авдгийг. Сэвтгчэнд 36 жил албаасан юм Хурандаа цэлтэй хүн байсан. Аав маань одоо ингээд аавыгаа дурсан санахад аавынхаа одоо шагнал урамшил юмнуудыг харж ах залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч гэсэн маш их одоо баярын бичиг шагналууд нь байж байдаг. Үүнээс хараад аав манаас залуу хүчүүдэд тухайн залуу офицеруудыг бэлтгэхэд хөдөлмөр өөрийнхөө цаг завыг маш их гаргадаг, зарцуулдаг байсан болов уу гэж би ойлгодог. Тэрээр оператив тактикийн өндөр мэдлэгтэй цэргийн хүний эзэмшүүл зохих бүхий л эрдэмж шамдан боловсрсон тухайн үедээ зөвлөлт холбоот улсад ерөнхий цэргийн академик дүүргэсэн цөөн тооны сэхэтэн байлаа. Би бол ааваас ер нь алхамч бараг холдож үзээгүй. Бага насаа аавтайгаа хамт өнгөрүүлсэн. Ганцхан хичээлдээ явах гэж л ааваасаа салдаг байсан. Бусад үеэр нь бол байнга л аавтайгаа хамт байдаг байсан. Аав маань бага байхад одоо бидрийг өсгөж хүмүүжүүлэхэд хамгийн чухал нь хүн чанартай бай, хүн хүнээрээ байх шиг сайхан байхгүй. Тухайн одоо өөрийгөө мэдлэг боловсруулахыг дээшлүүлэхэд одоо өөрийгөө чармааж ямар төвшөнд хүрэхэд тэр хүртлээр сайн хичээж ажиллах хэрэгтэй. Хүний итгэлийг алдаж болохгүй. Тийм л байхыг захиж сургадаг байсан да. Удам дамжсан цэргийн хүний өр хүүхэд гэдэг амаргүй гэрнээ бахархалтай цэргийн амьдралтай ойр өсдөг болохоор цэргийн албыг сонгодог жишээ зөнгүй. 2011-ээс 2017 онд Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн биотехнологийн сургуульд цэргийн ажиллагааны хоол сэдвээр хүн судлалын ухааны магистр зэрэг хамгаалсан. Энэхүү сургуулийг сурахад бас аавын маань нөлөө маш их байсан. Аав маань намайг энэхүү сургуульд энэ мэргэжлэрээ заавалчгүй суралцаараа миний охин гэж цагчээсэн болохоор аавынхаа хүсэл мөрөөдлийн дагуу энэ мэргэжлийг сонгосон. Тэгэд энэ цаашлаад цэцэгтгчэнд бас ажиллах миний мэргэжлийн бас нэг үзүүлэлт олж орсондоо их туйлыг баяртай байдаг. Залуу хүн зөксөлтгүй урагш тэмүүлэх ёстойг биеэрээ үлгэрлэж яваа тэрээр албаах хугацаанд зэвсэг түвшнийхэн төдийгүй дэлхийн улс орнуудын цэргийн албан хаагчдтай мөр зэрэгцэн инхийг дэмжих ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт дадлгуудад оролцдог. Залуу хүний хувьд гიშгсэн мөр бүхэндээ эзэн болж ирээдүгөө бүтээж яваа ариун болтон амьдралын дүршиг болсон хайр таныхаа үзэгсэлэнт гэргээ алга бүрсийнхээ ачлалт ижи зэвсэг түвшнийхэн шигтгэн болсон офицер юм а. Түүний эцэг өвгдийн бахархам түүх ажил албыг залуу офицеруудын манлайлалын жилдээ холбогдуулан онцлон сурвалжиллаа. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоног шинэ мэдээлэл сонирхолтой нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.